ярихтаа ерөнхийдөө тэр боловсролын буюу когнитив талыг одоо үнэлгээний одоо аргачлал энэ чиглэлээр хийсэн одоо судалгааны талаар бол маш их дэлгэрэнгүй ярьлаа. За тэгээд энэ бүх илтгэлийн үрээд бид нэг яаж үгүй. Үрээд таавал ямар талыг нэг анхаарал хандуулах гэдэг нэг зэрэг ер нь ихтэй сургуульд элсэн орж ирж байгаа оюутны маань бие хүний онцлог буюу төлөвшлийн чиг хавлан ямар байна вэ? Энийг одоо судалгааныхаа үндсэн дээр тулгуурлаад нэг судалгааны хэдэн одоо үр дүн одоо танилцуулаа гэж ингэж бодсон юм. За тэгэхээр ер нь удаагийн ийм судалгаанууд хийсэн байгаа. Тухайлбал бол одоо 2011 он багш боловсролын шинжилгээг судлах түгээх төвөөс явуулсан ингээд судалгааны дүнгээс харахад шинээр төгсөж байгаа багш нарын маань ямар тал нь одоо сул байна гэсэн үнэлгээ авсан байна гэхээр багш нар маань мэрэгчлээ дурсамжлалгүй ажилдаа одоо чин сэтгэлдээс хариуцлагатай ханддаггүй бүтээж биш гэсэн ийм одоо нийтлэг дутагдал илэрч байна гэсэн дүгнэлтийг судлаачид хийсэн байна. Тэгэхээр энийг дээр хараад ингээд үзэхээр өнөөдөр зайлшгүй одоо ихтэй сургууль элсэн суралцж байгаа оюутныхаа төлөвшлийн асуудлыг өмнөлж энийхээ дагуу одоо менежментээ сайжруулах ийм одоо шаардлага тулгамдж байгаа гэдэг үүднээс энэ судалгааны үр дүнг одоо тавхан төлөвлөе гэж ингэж одоо бид нар зарсан болно. За тэгээд энэ судалгаанд 2015 онд хийгдсэн судалгаа. Тэгээд судалгаа нь нийт Монгол Улсын боловсролын их сургуулийн 1-р дамжааны одоо тухайлх юм бол багшийн сургууль, хүмүүлийн нийгмийн ухааны сургууль, байгаль шинжилгээний одоо сургуулийн 204 оюутныг одоо хамруулсан ийм одоо төвөртэй энэ судалгааны үр дүн гарсан болно. За тэгээд судалгаанд бид нар ямар арга зүйг сонгосон бэ гэхээр зэрэг энэ гэтэл боловсруулсан 16 хүчин зүйлс соёлын C хөлбөрийг энэ судалгаанд ашигласан. За энэ арга зүй маань ямар онцлогтой арга зүй вэ гэхээр нэгдүгээр бие хүний онцлогийг одоо 3 одоо үндсэн чиглэлээр одоо судалдаг ийм арга зүй. Өөрөөр хэлэх юм бол энэ хүний оюун ухааны одоо онцлог, за сэтгэл хөдлөл, заргийн шин чанар, за хүмүүс хоорондын харилцаа буюу харилцааны онцлогийг одоо судалдаг ийм одоо өргөн арга зүй. Тэгэхээр энэ арга зүй гэр ер нь яг энэ судалгааны ярих гэж зэрэг өнөөдөр энэ үнэлгээний асуудалтай тэр бие хүний аффектив буюу тэр сэтгэл хөдлөлийн талыг одоо үнэлгээний багж хэрэгсэл ер нь яаж үнэлэх вэ гэдэг асуудал бас ихээхэн одоо тийм асуудалтай байгаад байгаа учраас энэ арга зүй одоо цаашид хэрэглэснээр тэр бие хүний одоо тэр сэтгэл хөдлөлийн одоо байдал ямар хөө хэмжээнд одоо төлөвшөж хөгжиж байна гэдэг энэ хамтлагийг илрүүлэхэд энэ арга зүй маань бас тодорхой хэмжээний одоо мэдээлэл өгөх болох юм гэж үзэж энэ арга зүйгээр нэг судалгаа авч үзсэн юм аа. За тэгээд түрүүчийн одоо энэ оюутнууд ингээд хамрагдаад энэ судалгаанд орсон. За судалгааны үр дүн одоо боловсруулсан энэ 16 одоо факторууд гэдэг 16 үзүүлэлтээр хэмжсэн судалгааны дундад үзүүлэлтээр за тэгээд бидний одоо цаг хугацаа зарлагдмал байгаа учраас энэ судалгааны үр дүндээ одоо дундад хэмжээнээс одоо илүү өөрчлөлт юм уу одоо хязгаартай байгаа анхаарал шаардлагатай нэг хэдэн үзүүлэлтэндээ компани анхаарлыг хандуулъя гэж ингэж бодож байна. За жишээлх юм бол энэ дээр тэр хүмүүсийн харилцааны үзүүлэлт бол харцангуй одоо энэ үзүүлэлт байж 9 гэдэг энэ үзүүлэлт бол одоо дундаж хэмжээнээс одоо дундаж хэмжээ гэдэг маань бол одоо 4-өөс 8-ын хооронд ерөнхийдөө бол энэ хэвийн одоо байна гэж үзэх ийм судалгааны маань одоо жишг байж байгаа. Гэтэл энэ үзүүлэлт бол 9 гарч байгаа. За ялангуяа нэг хасах сөрөг талруугаа гарч байна гэдэг энэ одоо зүйл нь юуг илэрхийлээд байна вэ гэхээр энэ ер нь одоо ерөнхий олон улсын сургуулиас эхлээд ингээд оюутан хүртэл ингээд явж байгаа төлөвшлийн юм дээр ингээд харахаар юу байна вэ гэхээр
одоо оюутнууд маань тийм өөртөө эргэлздэг, өөртөө тийм итгэлгүй, өөрийгөө одоо хэд бөөцөлдөг, ямар нэгэн асуудал тийм эмзэглэж ханддаг иймэрхүү одоо сөрөг хандлага нийтлэг одоо энэ судалгааны харилцаа оюутанд илэрч байгаа гэсэн ийм одоо дүгнэлт харагдаж байгаа учраас энийг бид нэр юутай холбож тайлбарлах вэ? Ерөөсөө хүүхдийг төрсөн цагаас нь ахуулаад өдөө хүртэл хамтран байгаа гэр бүл сургуулийн орчны энэ харилцаа нь одоо төдийлөн одоо таатай биш байна. Өөрөөр хэлэх юм бол хүүхдийг тийм өөртөө итгэлтэй байх асуудлаа тэр өөрөө шийдвэрлэдэг. Энэ одоо чадвар суралцах энэ харилцааны орчин одоо бүрдүүлэх талаар одоо бид нэр уцаас нутагтай ажиллаж байгаа нь бол өнөөдөр иймэрхүү одоо төрхтэй бие хүнийг одоо төлөвшөж нөлөөлж байна гэж үнэт одоо дүгнэж болохоор байна гэж харагдаж. За хоёрдугаарт нь ямар одоо үзүүлэлт одоо тех доогоор гарсан бэ гэхээр чи буюу гурав гэсэн үзүүлэлт. За эрэг хандлагатай энэ үзүүлэлт байж. За энэ эрэг хандлагатай үзүүлэлт маань юу харах вэ гэхээр ер нь оюутнууд маань одоо өөрийгөө дайчлах, хичээл зүтгэл гаргах, за нийгэм тогтсон энэ зан үйлийг дагаж мөрдөг ийм одоо таатай төлөвшөж сууж чадж байна гэдэг үзүүлэлт. Өөрөөр хэлэх юм бол энэ бол оюутныг цаашд нь хэрвээ бид нэр энэ даваа талыг нь ашиглаад энэ менежментээ одоо сайжруулах чадах юм бол оюутнуудад бол бие дараа суралцах ийм одоо шалгуу хөдөлмөрлөх боломж нөөц бол бас хөгжиж төлөвлөсөн байгаа гэдэг энэ одоо талыг бол харуулж байна гэж ингэж үзэж байна. За дараагийн нэг үзүүлэлт гал тасраа үзүүлэлт бол юм бэ гэхээр энэ сэтгэл хөдлөлийн шин чанарыг одоо илэрхийлсэн үзүүлэлт. За үзүүлэлт одоо жишг хэмжээнээс давсан тийм сөрөг үзүүлэлттэй байгаа. Энд ямар одоо онцлог оюутнууд маань одоо илэрч байна вэ гэхээр зэрэг тийм өөрийгөө буруутгадаг, үгүйсгдэг, өөртөө итгэлгүй, за ер нь сандарч твддэг, азгүй бүтлгүүдлээс одоо ер нь ялгаа зүйл нэг тийм ботрон байдлаар хандах ийм одоо хандлага өнөөдрийн энэ оюутны одоо төлөвшил бас байгааг одоо хэвийн хэмжээнээс илүү хэмжээгээр сөрөг тал руугаа илэрч байна гэдэг нь бол ерөнхийдөө тийм сэтгэл хөдлөлөө хянан зохицуулах, энийгээ удирдах, за энэ сэтгэл хөдлөлийнхаа одоо таагүй байдлаас өөрөө бие дааж гарах энэ чадамж харьцангуй одоо хөгжиж байна. Энэ талтай үзүүлэх дэмжлэг төсөлцөө өөрөөр хэлэх юм бол хүүхдийн одоо акцийг үнэлэх, за хүүхдэд гарч байгаа тэр зан төлөвийн талаас нь тийм эерэг одоо хандлагууд бол дутагдж байгаа гэдгийг энэ үзүүлэлт одоо харуулж байна гэж ингэж үзэж байна. За түүний зэрэгцээ тэр бие хүний оюун ухааны хөгжлийн одоо онцлогийг илэрхийлсэн бие үзүүлэлт дундаж хэмжээнээс доогуур үзүүлэлттэй гарч байгаа. За тэгээд энэхүү судалгаа өмнөх одоо судлаачид энэ 16 хүчин зүйлсийн арга зүгээр бол манай одоо судлаач Аймгэр Сумьяавар зэрэг ийм эрдэмтэд судалгаа хийсэн. Гэхдээ энэ судалгаанууд нь бол ерөнхийдөө өсвөр насны хүүхэд, ахлагын хүүхдийн одоо бие хүний төлөвшлийн одоо онцлог чиглэлийг үндэслэн ийм судалгаанууд байгаа. Энэ судалгааны маань онцлог бол яг манай одоо сургууль хэлсэн суралцж байгаа оюутнуудтай одоо хийгдсэн гэдгээр бас арай өвөрмөц. Тэгээд тэрхүү судалгаануудын одоо залхамж болж харагдаж байгаа ийм судалгаа. За тэгээд энэ 3-4 ижил арга зүгээр харсан судалгаануудын үр дүнгээс харахад хамгийн их батламжтай сөрөг үнэлгээтэй хандлага нь бол энэ бие үзүүлэлт харагдаж байна. Бие үзүүлэлтэн дээр одоо 2.8 гэсэн дундаж оноо гарсан нь бол юуг харуулад байна гэхээр ерөөсөн манай оюутан залуучууд хүүг одоо ерөнхий боловсролын сургуулийн түвшнээс эхлээд хүүхдүүдийн маань энэ бүтээж хийсвэр сэтгэлгээ юмыг их олон талаас нь олж харах мэдлэгээ одоо бүрхүүлэн ашиглах ийм сэтгэлгээний одоо чадамж хайцангуй одоо сул хөгжиж байна гэсэн ийм дүгнэлтийг хэлж. За энэ сэтгэлгээний одоо чадамж ингэж өнгөц явцуур сэтгэж байгаа энэ байдал юу нөлөөлөд байна гэж ингэж үзэхээр үнийг зайлшгүй одоо өнөөдрийн манай сургуулийн одоо технологитой холбон үзэхээс өөр аргагүй байдалд орж. За өчигдрийн эрдэмтдийн одоо судалгаан дээр чи яригдчихсэн энэ судалгаанаас харагддаг юу гэхээр өдөө хүртэл манай одоо сургууль нь тэр агуулга төвтэй хүүхдийн мэдлэгийг
одоо мэдлэг ойлголтын түвшинд үнэлдэг энэ үнэлгээний тогтолцоо маань давмгаасаар байгаа учраас өнөөдөр хүүхдүүдийн энэ оюун ухааны сэтгэлгээний өдрөг болов ийм одоо доогуур хэмжээнд хөгжиж байна гэж ингэж үү. Тийм ч учраас одоо бид нэр цаашдаа энэ сургалтынхаа технологи нөгөө асуудал суурилсан хүүхдийн одоо сэтгэлгээг хөгжүүлдэг, дэмждэг, зарладаг ийм одоо хандлага руугаа цаашаа давхрахгүй бол энэ үзүүлэлт маань одоо ер нь удаатайгаа ийм байна гэдэг бол тэгээд ч бид нар практик амьдрал дээр аюулнуудаас яг нийтлэг харагддаг энэ төдийлөл бол харагддаг тавхан бас хийж байгаа. За ийм учраас өнөөдөр би энэ одоо маш товчхон одоо судалгааны үр дүнд үндэслэл нэг энэ үнэлтийг хийж тэгээд ерөөсөө энэ ихтэй сургууль эсрэг суралцж байгаа аюулнуудаас энэ бие хүний одоо сэр судалгааг авч энэ судалгааныхаа үндслээр тэр аюулнд ямар дэмжлэг туслалцаа хэрэгтэй байна уу? Аюулнуудаа яаж ажиллах вэ гэдэг энэ менежментаа оногчилж, тодорхойлж, төлөвлөх зайлшгүй одоо шаардлагатай болж байна гэсэн ийм одоо дүгнэлтийг хийж байгаа. За бас яагаад энийг хийж яах вэ гэхээр зэрэг өнөөдөр харьцангуй их боловсралтай ийм одоо аюулнууд их болчмолгүй хүндэртэй аюултай төгсөж байгаа хэдий ч дунд сургуулийн орчинд очиод хүүхдтэй ажиллахдаа өөрснөө төдийлөн төлөвшөж чадаагүй өөрсдөө хүүхдийн одоо үлгэр дуураалал бол тэр бие хүний шинж чанарыг одоо харуулж чадахгүй байгаа ийм олон тохиолдол одоо яг яриад дамжаад ингээд илэрч байгаа учраас ерөөсөө аюулны төлөвшлийн асуудал цаашдаа бид нар анхаарал хандуулж тэр хүний төлөө гэсэн одоо чин сэтгэлтэй хариуцлагатай бүтээж ийм аюулны цаашд нь одоо бэлтгэн гаргах тал дээр одоо багш бэлтгэдэг ихтэй сургуулиуд анхаарлаа хандуулж үүнд одоо менежментээ одоо чиглүүлэх шаардлагатай гэж ингэж